Саяхан нэг танихгүй дугаараас энэ бичлэгт гарч байгаа чи юу гэсэн мессеж ирлээ. Би ч гайхаад дараад ортол заавал фэйсбүүкээрээ нэвтэр гэж. Нээх юм бодлого нэвтрэх нэр. Нууц үгээ хийгээд ортол ямар ч бичлэг байсангүй. Төдөлгүй фэйсбүүк маань гарч эргээд орох гэтэл нууц үг буруу гэд болдоггүй. Харин дараа нь би хуурамч линкээр дуураймал дизайнтай фэйсбүүк рүү орж нэвтрэх нэр. Нууц үгээ залливчийн гарт өөрөө өгснөө ойлгосон юм даа. Энэ бол ердөөний жишээ. Үүнээс өөр олон аргаар таны Facebook халдлагад өртөж болно. Харин та энэ төрлийн халдлагаас сэргийлэхийн тулд нууц үг үсгэхдээ төрсөн өдөр утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл ашиглахгүй байх, ямар нэг с ิจ гтээс нагцсан холбоос дээр дарж орохгүй байх, альва вебсайтад нэвтэрч орохдоо домен линкийг нь сайтар шалгаж байх, мөн хоёр шатлалт баталгаажуулалтыг бүх аккаунттай идэвхжүүлэх зэргийг өдөр тутамдаа хэрэгжүүлж залилагчдад боломж болгоорой. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Альва мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод Think First.